Зайцаа барсуудаа өнөөдрийн төлөвлөлтийн биш тавтай морил. Тэгээд өнөөдөр бид нар $20 үнэтэй Survivor гэдэг нэртэй хайрцаг залгах гэж байна. За тэгээ би яг энэ биш рекорд хийх өмнө мим харчлаа. Мэн 7 оны дараа стрим хийнэ гэж бодлоо шаагаад 11 хоног байгаа юм байна. Өнөөдөр барыг 12 хоног баг. Өнөөдөр 13 хоног юм байна. Гэтэ өрсөн бэлгэндээ лайк хийдэ. Survivor $20 хайрцаг байна. Хамгийн өдөө нь бол Wayne Trophy, Flip Emerald, Nomad Sapphire, Aka Fire Serpent, Talon Tiger Tooth, Bayonet Phase 1. Бас нэг юу байсан шүү дээ. Энд стач стример байхаа болсноо. Гамбач болсон байж тэгээ. Тийм комментарсан. Мен настай стримикгүйгээ шалтгаан бол эрдүүл ойлгомжтой. Яг exclusive-тэй адилхан. Би exclusive-ний тоглоом тоглож байгаа. Стримикгүй office stream. Би бас нэг тоглоом тоглож байгаа. Тэ миний нэр мэртэй Don't Talk If We're Below E5 тэ. Энэ тоглоомны хамгийн өндөр ранкнд байгаагүй бол битгий ярмаар манд өнө тогсох шааж байгаа. I'm addicted to this game. Өчтөр тоглосон байна. Энэ тоглоомыг би нөгөө аккаунтаар нийлээ 1300 400 сая тоглосон байна. This game is the future. This game is the best game. Миний Steam дээр шинээр найз болсон хүмүүс их бол Азийн ранкны 2 3 ашигтай хүмүүстэй би найз болж байгаа. Стриминг карьер биш би Deadlock-ийн карьер хийж байгаа. Уучлаарай. Энэ Vino гэдэг Европын ранк топ 20 Caitlyn player байна. I'm playing Deadlock. Бид нар тоо зуг залханд бол $2000 хэрэгтэй. Тэгээ зуг залцгаая. Тэгээд тэгтээ гараа ойлгоно чинь. Тэгээд ер нь стрим хийхгүй байгаа шалтгаан бол Deadlock руу бурууч их юм цаашаа одоо үзэгчд рүүгээ л бурууч их дөө. Монголчууд ямар одоо Dota Counter-с өөр юм үздэг биш гээл байна одоо 5 6 жилийн өмнө воолгод гарч яхад хэлжсэн. Тэгээд нэр монголчууд одоо Dota Counter одоо чита сүлд үздэг болсон юм байна. Dota Counter читагаас өөр юу үздэг юм битээ одоо. Тэгээд Deadlock ямар үзэх биш гэж бодоод хийхгүй байгаа шүү дээ. Манай одын тоглоомод үнэхээр enjoy болж байгаа шүү. Тэгээд нөгөө талаас энэ ч дээр exclusive өнөө үздэг streamer бас стримгүй Deadlock шааж байгаа. Хамгийн амтны хараад хийдэж байгаа. За $2000 ашиг хийцээд шээ сая. Энэ их юм бодохгүй байж хат ашиг хийгээд гоё ярьцгүй шүү дээ. Йоо жок яа нэрвтэй бэ? Юу вэ? 7544-ийг үрэх юм уу? Хэрвээ бичлэг чам таалагдж байвал лайк дараарай. Тэгээ subscribe дараагүй байвал нэг дарах талаар нэг бодоод үзгүй да. Double Royal. Тэгээ би Deadlock тоглолтын шинэ найзтай болмоор байна уу? Монгол ч юм уу те. Зөв тоглолтыг жоохон сонирхол хийх юм байна. Мэн чи ингээл тэ найзуудтайгаа өөр тоглоом тоглохоор ингээ те зүгээр өөрөө маазраал тэгэл нэг юм юу гэдэг флаш смок нэгээл араас нь суппортлол каридуулаад байж хатаас дуртай юм баггүй юу. Тэ ингээд нэг юм баяхаа нэг юм өвчтөй каринуудыг те чи одоо ингээ чи тэгээ чигээ загнаад байж хатаас өөрөө каридах сонирхолгүй байхгүй бай. Энэ тоглоомд биста би өөрөө ингээ каридатаар уур хүрээд байгаа байхгүй юу. Надаа нэг тийм амар мундаг Deadlock тоглолтыг бацаа хэрэгтэй. Тэгвэл би яад яг цалин мэл өгч суу тоглолт юм аашаа. Тэгмээр байгаа байхгүй юу. Старлыг чаачлаа. Даанч тэгээ Монголд надаас илүү мундаг тоглолт нэг чаалга. Азад чаалга. Азад надаас мундаг тоглолт 40 үнэл байна. $8 giveaway-ийг шааж байна. Европт яг надаас мундаг тоглолт 400 500 байна. Дэлхийд 1000 орчим юм. Тэгээд та нар дунд Deadlock мундаг тоглолтыг тэр нүс 6 ранктай хүн байвал please carry me. Би яг ингээд тоглолт болгон carry-мэргүй байхгүй баста. Энэ хүү бичлэг та бүхэн дөрөвд болсон Keydrop байлаа. Keydrop төр үнгүй харьцаг 24 цагт тунаж болно. CDS код ашиглаад $70,000 gift таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унгаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Яаж 50% нь carry даад 50% нь carry болмоор байгаа байхгүй. Тэгээ би ингээ юу ч хийхгүй ингээд илэрээд явж байгаа те. Оо тэгээ мэдээ цоохыг утсан шүү. Гол 2 флаш байна гэхэд манай унгараа алдвал гоё өстэй. Тэнгүүд ста те. Deadlock тоглонгууд ста голын цонх нь утаагүй араас флаш байхгүй мөртлөө би carry дах хэвээр тийм лалрын мэдрэмжтэй тоглоод байгаа байхгүй. Тэ ямар лалрын тэ онцгой байхгүй. Яаж ингээд smoke flash аваад авцсан ингээ тэ carry бол гоё өстэй.
Тусламжгүй carry таранч байна. I hate this game. But I love this game. I am addicted to this game, man. Нэгэд тонцсон. Энэ тоглоом бол угаас ирээдүйн тоглоом. Энэ тоглоом бол юу гэдэг контриг бол бүүчихгүй бах. Амар хэцүү тоглоом. Комплекс. Ер нь Dota хүн сурахад хэцүү байдаг шүү дээ. Тэгээд Dota-гоос бараг илүү сурахад хэцүү бах. Одоогийн байдлаар их арай амархан л байгаа л да. Нэг 38 баатар, нэг 200-аад айтем. Dota-г арай цөөхөн баатартай болохоор. Ирээдүйд угаас олон баатартай болно. Тэгээ нэмээ movement. Тэгээд дээрээс нь aimтэй сайн өнлөдөг байх хэвээр, толгойг нь боддог байх хэвээр. Тийм болохоор Dota-г бол тэгтээ гүйцчих байх гэсэн. Миний бол үл хэлд бол байгаа. Wall-ын гарч байгаа тоглоом. Гой автотод ороод эзээл байсаар гарах мэдэхгүй нөө. Манай энэ тоглоомыг 2 жилийн өмнө гарахад бэлэн тоглоом гэж бодчихсон. Тэгээд одоо хүртэл гараагүй лээ. Гэтэ 2 жилийн өмнөхтэй харьцуулбал одоогийн тоглоом шал ондоо л тоо. 2 жилийн өмнөхтэй локал яг үндэ одоогтой харьцуулахад бол ста нэг Roblox ч юм байна. Тэгээ Wall мөнгөтэй гапан юм уу? Зайлцал 10 ашигч. Хэдэн зуун сая доллар үрчээд энэ тоглоомоор нэг ч скин зарахгүй тэгэл ажиллуулаад серверинд ажиллуулаад байгаад тэгээд сэтгэл нь анхаар гаргах юм билүү дээ. За энэ сая хайрцагныг ач холбогдлоо өгсөнгүүтэй хэдүүлээ тэгээд хэдүүлээч та маань өгсөнгүүтэй тэгээд лаг тоглоорой. Сая хайрцаг бол яг хөдөл хайрцаг байна. Амар сонин гомд ашиг хийчлээ. Төсөөлөг үрдэн гарлаа. Юмста фокус яг надад ирэхгүй наа. Чаа ажиллаас ч хаална шүү. Энэ камерыг би хаалнаа. Тэгээд дараагийн мэдлэгээр уулзцаа. Бай.